Эдэн өдрийн турш ямар нэгэн саадгүйгээр амжилттай аясны эцэс тэрээр Жон хэмээх бомбд хотод хүрэлцэн ирлээ. Олон нийтийн нүдэнд өртгөөс сэргийлж юудан цамцаа толгойд гүнгэгч нөмсөн тэрээр шуудал уушийн газар руу чиглэв. Ормөгцөл түүнийг ямар нэгэн төвөгтэй асуудал өгтөн авлаа. Үүдээр орж байхад нь түүнээс бараг 2 дахин том биетэй аваргаар зориуд ирж мөрөхөн тэр. Дэрхүү том ир уурсан дайрч маш түрэмхий авирлсан ч чоо тайван байдлаа хадгалан тэрхүү зэрлэг ирийг үгээрээ ээлдэггэн атла хатуухан доромжилж өрхөв. Тэгээд ир дороо ширээн дээр байсан дүүрэн бивтэй аяхыг шүүрэн авч нөгөөх гай болсон ирийн толгой дундуур нь буулгаж өрхлөө. Үүдэнд гарсан энэхүү шуугиныг сонсоод уушийн газарт байсан хүмүүс бүгд уухайлан босцгоо. Тэд бүгд жинхэнэ зодон гарахыг хүсэж байсан юм. Хаалганы дэргэд ийм ширүүн зодон болж байхад уушийн газрын үйлчлэгээ огтхон саадлахгүй хэвэн үргэлжиж байгааг үзвэл энэ хавьд иймэрхүү хэрэг төвг байн гардаг ердийн нэг зүйл бол л та. Хаалганы нөгөө талд уушийн газрын урд хонглын эцэст маш цэвэрхэн дохилог тогтчулсан нэгэн офис өрөө байлаа. Энэхүү газрын эзэн удирдах тушаалын ир өөрийн туслахын итгэлийг анхааралтай сонсож сув. Сүүлийн үед тэд троунчуудыг дарааруулан ангаар тогтмол хангах аз хэрэг дарамт шагалтад ороод байлаа. Энэхүү бүх бараа бүтээгдэхүүн луу хөнөгч элдний түрээсийн төлбөрт тооцогдож байгаач. Испаноло гэр бүлийн дараагийн залгамжлагч Антонио Испаноло үүнд үнэхээр газууртлаа уурлаж байв. Троунчууд эрүүлсэн загталтаа үүнийг хүсэлт хэмээн зөөлрүүлж бидсэн байсан ч энэ үнэн хэрэгтээ цус цүрдүүлэх байлаа. Тэд луу хөнөөгч элдийг нь хулгайж авчихад одоо тэрхүү домогт зэвсгийг нь анхны эзэмшигчд нь үнэт баялаг нөөц бололцоогоор нь солилцож түрээслүүлэхээр оролдож байна шүү дээ. Антонио энэхүү илтгэлийг бүр сонсхийч хүсэхгүй байв. Гэвч эцсийн эцэст тэдэнд өөр сонголт байсангүй. Дэрхүү луу хөнөөгч элд байхгүй бол өвгч олдрыг тэржигтэй далайн гүнлүү живэх аюултай байлаа. Хэрв тэд тэрхүү домогт элдээ алдаагүй байсан бол өдөөд ийм шунхай мөлжигч эзэрх ноёдын иргэшээлд орж өршөөл ирж суухгүй байсан гарцаагүй. Тэрхүү олдрыг одоо ямар ч найдвар үлдээгээгүй байж магадгүй гэсэн бараан бодолтойгоо дотроо тэмцэж суув. Яг тэр мөчөд хаалганы цаанаас уушин газрын залуусын чанга шууган орилдох дуу хаалтай хаалгыг нэвтлэн орж ирлээ. Дэгэж хамаг хөрөнгөө дээрэмдүүлж байгаадаа ууран бусаж байсан Антонио шууганыг зогсоохоор офисынхаа хаалгыг өшгөлөн гарч ирэв. Хэрв үйлчлэгчд нь уумаар байвал ядчихan чимээгүй уцгах хэрэгтэй шүү дээ. Юуданд ороос Тёгийн урууланд шоолонгүй нэмсэглэл тодров. Дүүний уулзахыг хүссэн хүн эцэст нь өөрөө ил гарч ирлээ. Дүүнийг тэрхүү бүгчим өрөөнөөс нь гаргаж ирэхийн тулд ердөөл өчүүхэн төдий өдөөлт хэрэгтэй байсан юм. Антонио түүний дараагийн шатны төлөвлөгөөнд асар чухал үүрэг гүйцэтгэх үзэрвэлээ. Дээд давхарт шүүгэн тарьсныхаа төлөө уушин газрын дарсны зориг чиглэн хамгаалагчдад хүргэснийхээ дараа Тио Антониод өвч олд рүү явах чин хүсэлтэй байгаагаа шууд л хуваалцав. Тэрээр Антониогийн хөлөг онгоцонд тулаанчийн хуваар дагалдан явахыг хүсэж байлаа. Тэрээр сүүлийн үед аяллаа замд далайн мангасууд байнга үзэгдэх болсон тул өөрийн илдээр туслахыг хүсэж байна гин. Дээд давхарт болсон зодооны үеэр тэрээр өөрийн чадвараа хэдийн батлан харуулсан бөгөөд сүүлийн үед Испаноло гэр бүл хүн хүчний дутагдлалд ороод байгааг ч дуулсан байна. Энэ бол хоёр талтай ашигтай вин-вин тохиролцоо байлаа. Антонио түүний хэлсэн уулганд үнний хөв байгааг хүлээн зөвшөөрөв. Тэд үнэхээр онгоцны багийн гишүүдийг хайж байсан юм. Гэсэн хэдиж тэрээр энэхүү с ิจ гтэй залууг онгоцондоо гаргахаас эрс татгалзав. Ажил хайж явах хүсний цэрэг гэхэд түүний хуйг дуудаг зэвсэг зэрлэн хэтэрхий цэвэрхэн байлаа. Түүний дээр илэгдэж хуучирсан ямар ч уул мөр алга. Тэрээр уушин газарт орж ирмэгцээ зориуд хэрэг тарьж тэгээд яг цагаа олж удахгүй олтрыг руу хөлөг онгоц хөдлөх гэж байгааг мэдчихсэн сууж байна. Антонио ийм тодорхойгүй аюултай хувцах хэмжигт хүнийг онгоцонтой яавч оруулахгүй. Тио аярхан шоолон хөхөрлөө. Хэрв Антонио түүний энэхүү болох залмихийг нэвтгэж чадаагүй байсан бол тэрээр харин жисрэгээрээ урам нугарах байсан биз. Энэхүүр зүгээр нэг тэнэг нэгэн биш гэдгийг ухаармагцаа тэд эцэст нь жинхэнэ ажил хэрэгээ ярилцах боломжтой болов. Тио ширээн дээр нэгэн зоос гулсуулан тавиад
өвөг жуултрын чөлөөлөлтийн төлөө тэмцэж буй зэвсэг тусагчдын бүлэглэл болох хар гавлын тухай амнэв. Тэрээр энэхүү бомбд хотод зөвхөн босгочдын жинхэнэ удирдагч Антонио Испаноло өөртөө нь хилцэл хийхээр зорин ирсэн энэ байлаа. Антонио энэхүү залуу хүү өөрийнх нь талаар дэндүү ихийг мэдж байгаад сүрдэж сандарч эхлэв. Гэж бодоод тэр нь чухал биш байлаа. Энэ бол түүнийг яаж мэдсэн тухай биш, харин юу мэдж байгаа тухай асуудал байв. Жишээлбэл тэрээр Антониог луу хөнөөгч элднээс болоод асрыг сэтгэл зүйн дарамтанд орж байгааг бэлхнээ гадарлаж байлаа. Диого тэрхүү элдний нэрийг хэлмэгц Антонио шууд л түнлүү дайрч дромжуудын тэжээвэр нохоо хэмээн буруутгав. Харин Тео зүгээр л инээж энэхүү ажил хэрэгчээрд бие барьж тайван байхыг сануулав. Антонио өөрийгөө зэгцэлж гаргаж байсан дайсагнасан хандлагаа татлаа. Тэдний чанга дуунаар хамгаалтын албаныхан өрөөрлөө шагаахад тэрээр зүгээр хэмээн гараа хөдөлгөж тэднийг буцаахан тэр. Тео тэрхүү луу хөнөг жилд одоо өөрийнх нь гар дээр байгааг далдуутахаар цохиулгав. Антонио үүнийг сонсоод үнэхээр утгагүй бүтчихгүй зүйл хэмээн дуу алдав. Түүний мэдж байгаагаар Тромны ноход тэрхүү зэвсгийг маш чанга хамгаалалт цоожлогдсон сейфэнд хадгалж байгаа шүү дээ. Гэвч Тео Антониогийн энэхүү гинэн итгэл үнэмшилд том анцам гаргаж ирэглээ. Тэрхүү Тромны ноход магадгүй зүгээр л тэрхүү элдийг өөртөө байгаа гэж худал зарласан байж таарна. Тэдэнд үнэхээр тэрхүү зэвсэг байгаа гэсэн бодит баримт баталгаа ганцж байхгүй. Бодоод үзвэл Тромчууд барьцааны хэрэг үүсгэж байхдаа ч өөрсдийн барьж буй тэрхүү зэвсгийг нэг ч удаа олонний өмнө гаргаж үзүүлээгүй лээ. Антонио Олдригийн хувь заяа дэнсэн дээр байснаас болоод өөрийнх нь эрүүл ухаан таамаглал хэтэрхий бүдгэрсэн байсныг хүлээн зөвшөөрөв. Одоо түүнд алдах зүйл үгүй тул энэхүү хачин жигтэй танихгүй залуугийн үгийг эцсийг нь хүртэл сонсохоор шийдлээ. Антонио уур хилэнгээ дарж суудал тухлан суухад Тео зартай хөвгж Олдригийн эртний домог нууцыг дэлгэж эхлэв. Энэхүү түүхэн Кремхилд хэмээн алдарсан Агуу баатрын тухай домгоор эхэлдэг аж. Энэ бол Антониогийн зүрх сэтгэлд хамгийн ойр нандин домог байлаа. Түүнд бүр энэхүү түүхийн ном нь өөрийнх нь ширээний шургуулганд одоо ч хадгалгаатай байгаа билээ. Кремхилд баатар урд өмнө асар том далайг сүйтгэж байсан далайн лууны толгой дундуур өөрийн элдийг зоож тэрхүү аимшигт мангасыг далайн давлгаан доор үрдэл азтан үлдээсэн гэдэг. Энэ зүгээр нэг ердийн үлгэрмэд сонсогддогч Антонио үүнийг бодит түүхэн үнэн гэдгийг сайн мэддэг байв. Хүмүүс хөвгч Олдригийг далайн дээр хачиргалтай байгалийн урсгалын нөлөөгөөр тогтдог гэж ярьдагч энэ нь худал зүйл юм. Бодит байдал дээр Кремхилдийг лацсан тэрхүү авраглуу яг тэр газрын нутгийн гүнд хөвтөж байгаа билээ. Тэрхүү мангас өөрөөсөө асар хэмжээний маана давлгааг гадагшлуулдаг бөгөөд тэрхүү хүчин арлуудыг дээр тогтоож чадах хангалттай агаарын хүчтэй өгсөг урсгалыг үүсгдэг байна. Харин луу хөнөөх жилд бол тэрхүү лууны лацыг тогтвортой барьж байдаг цорын ганц төгөөрөмж юм. Энэ маана урсгалыг тэнцвэржүүлдэг зуучлагч билээ. Антромчууд тэрхүү элдний ирээг хулгааснаас хойш маана урсгал улам бүр тогтворгүй болж аюултай хэмжээнд хүрээд байв. Хэрв луу хөнөөх жилдийг хууль ёсны байранд буцааж тавихгүй бол Олдриг асар том гамшигт нэрвэгдэх болно. Арлуу доторх оршин суугчтайгаа хамт далайн ёроол руу живж одох аюул нүрлээд байлаа. Антониогийн ард түмний аймнаас энд энсэн дээр байлаа. Түүнд алдаа гарах ямар ч эрх байхгүй. Хэрв Теод үнэхээр луу хөнөөх жилд байгаа бол Антонио түүний хариуд залуугийн хүссэн бүхнийг дуртай өгөхөд бэлэн байсан юм. Гэвч элдийг зүгээр л буцааж өгөх нь бодит шийдэл биш вэ. Тэрхүү залмихээр дүүрэн Тромны дэрэмчэд хэдийдэж хамаагүй түүнийг дахин хулгайлж чадсан шүү дээ. Үүнээс гадна Тео тэрхүү илүү хүч чадлыг зүгээр л гараасаа тавиад дуучхыг хүссэнгүй. Залуу эзэн ажил хэрэгээ үргэлжлүүлэхийг хүссэн тул Антонио хилцээрийг дуртаяа нээлээ. Хэрв түүнд мөнгө хэрэгтэй бол Испаноло гэр бүл ямар ч хамаагүй хэмжээний алтыг өгч чадна гэв. Азар Теод луу хөнөөх жилдийг өөртөө хадгаж үлдэхийн зэрэгцээ Олдрийг гамшигаас аврахад төгтөвлөгөө аль эдийн бэлэн байсан юм. Одоо түүнд хэрэгтэй цорын ганц зүйл бол тэрхүү нууцлаг арлууд руу хүрэх унлаг хөлөг онгоцол байлаа.
Зөвхөрөнгөө барсан Антонио эцэст нь буулт хийж Тиог хөвгч олдрыг зорих хүлэн онгоцныхоо багт албан ёсоор хүлээн авлаа. Мэдэж хэрэг залуу эзэн онгоцонд байх хугацаанд өөрийн хүч чадлыг нэмэгдүүлэх бэлтгэл сургалт хийх боломжийг огтхон ч алдсангүй. Индиан бомбд хотоос эхэлсэн тэдний аялал ямар нэгэн саадгүй маш амжилттай үргэлжиж байлаа. Ас холоос харахад хөвгч олдрыг нь яг л ердийн нэгэн үзэсгэлэнт бомбд хот шиг харагдана. Энэхүү хөвөн харагдах аврах хад чулуунуудын цуглуулга нь өөрийн гэсэн өвөрмөц дүүх соёл уламжилтай худалдааны холбоо гэдгээрээ дэлхийд алдартай байлаа. Эзэн хаан хүртэл тэдний бие даасан байдлыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байдаг байв. Антиогийн өнгөрсөн амьдралд агуу дайн бүх зүйлийг хамгийн муу зүг рүү эргүүлсэн эргэлтийн цэг байсан билээ. Энэ газар нутаг травмд эзлэгдэж түүний баялаг түүхэн тэржигтэй арчигдан дайны материалын зүгээр л нэг үйлдвэрлэлийн бааз болон хувирч байсан юм. Агуу дайны төгсгөл үеэр хөвгч олдрыг тэржигтэй далайн гүнлүү живж дэлхийн газрын зургаас үрд алгуулж байж билээ. Рагнарогийн төдийгүй олдрийн ард түмний ирээдүйн төлөө Тио тэрхүү травны ногтыг энэ газараас үрд хүн гаргахаар хатуу шийджээ. Антониод түүний их нутгийг аврах болно гэсэн амлалт өгсөн хэдий ч тэрээр Тиод одоо ч бүрэн итгэж чадахгүй хэвээр байв. Залуу өрийн төлөвлөгөө дэндүү утгагүй галзуу мэт сонсогдож байлаа. Антонио ялангуяа Тиогийн тэрхүү бүтэн газар нутгийг арлуудыг тэр жигтэн нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөнд туйлын эргэлзэж байсан юм. Харин залуу эзэн сандарч буй ажил хэрэгч рүү харан энэ бол 100% хэрэгжиж болох үз хамгийн зөв шийдэл хэмээн туйлын итгэл төгс батлан хэлхэн тэр. Учир нь хөвгч олдрын ёроод лацдан үлдээсэн тэрхүү далайн луу нь үнэн хэрэгтээ эртний лууны өв соёл нандин шүтэнийг хамгаалагч өөр нэгэн сахиус байсан юм. Хөлөг онгоц хөдөлгөөс өмнө Тио өөрийн сахиусуудтай зөвлөдөж луу хөнөг жилдний талаар лавлсан билээ. Тэрхүү элдний ирийг эртний лууны агуу шүтээ мөн болохыг шууд л батлав. Гэвч энэ түүний толгойг улам бүр эргэлдүүлж орхилоо. Ийм агуу зэвсэг байж яагаад Рагнарогийн цустай огтхон ч зөксдөггүй үл нийцдэг байна. Тэрээр энэхүү элдэнд гар хүрэх төдийдл биеийн зүсг шиг өвдөлтөй нийцаалт эсэргүүцлийг мэдэрдэг байв. Залуу дэрэг үүний нарийн үжрийг гүйцэд мэдэхгүй байсан ч энэхүү элдний сахиус өөрийн үүрэг хариуцлагаас үрд нийцэж шүтэнэ бүр мөсөн орхин зугцсныг гадарлаж байвсан юм. Урд нь иймэрхүү тохиолдол гарч байсан түүхтэй. Яг одоо түүний дэргэд байгаа ноён Гриффин ч гэсэн яг ийм залмиг хэрэглэхээр оролдоод бүлгүүдж байсан билээ. Тио сонир зандаа хөдлөгдөн хэрв зохих төлбөр үн цэнийн төлбөл өөрийн сахиусудж гэсэн шүтэнээсээ мултран зугтах боломжтой эсхийг асуув. Тэд бүгд шүтэнээс зугтаж амьд үлдэж чадсан тэрхүү тохиолдол нь зөвхөн тэрхүү этгээд өөрөө үлдсэн учраас л боломжтой байсан гэж хариулцгаав. Энэ зүгээр нэг ердийн сахиусны хийж чадах зүйл биш ээжээ. Тэрхүү далайн луу нь зөвхөн өөрөөсөө ялгарх маана урсгалын үлгэлээрээ л бүтэн олдрыг агаарт тогтоон барьж чадж байна гэхээр асар их хүчтэй байгаа нь тодорхой байлаа. Яг тэр мөчөд тэрхүү аимшиг дараатныг өөрийн иргэшээлд оруулж номготхох сууд санаа Тиогийн толгойд гялсхийн орж ирэв. Хэрв тэр үүнийг чадвал тэрхүү авраг газар нутгийг өөрийн хүслээр нүүлгэн шилжүүлэх ахуй хүчийг гартаа оруулах болно. Олон хувьд түүний зөв байсан ч энэхүү ажиллагааг эхлүүлэхийн тулд хамгийн түрүүнд далайн лууг дахин лацдах шаардлагатай байв. Тэрхүү луу шүтэнээсээ зугтах үедээ хамаг хүчнийхээ ихэнхийг алдсан байж болох ч одоо хүртэл оршин буй хамгийн хүчрхэгс сахиусуудын нэг хэвээр байгаа билээ. Гриффин Тиод далайн гүнлөө ёроол хүртэл явах ямар ч арга зам байхгүй хэмээн тохурхан инээсэн ч тэрээр бүдүүлэхээр алдлаа. Тиод айл хэдийн иймэрхүү нөхцөл байдалд ашиглах төгсгөлгөө бэлэн байсан юм. Далайн ёроолд яаж хүрэхээс эхлээд тэрхүү араатныг яаж дахин лацдах хүртэлх бүх алхамыг тэрээр дархинд наривчлан зурчихсан байлаа. Тио энэхүү галзуу будшгүй мэд санагдах ажиллагааны гол төлхөөр нь арлуудын нэгдээр байдаг авраг том хөшөө болохыг Антониод хуваалцав. Тэрхүү хөшөөнд нутгийн уугуул оршин суугч тийч мэддэггүй агуу хүч нь нугдаж байгааж. Тио Антониод элдийг өөрийн биеэр гаргаж үзүүлсэн ч тэрээр энэхүү төлөвлөгөө үнэхээр хэрэгжинэ гэдэгт бүрэн итгэж чадахгүй л байлаа.
Гэхдээ өөрийнх нь гэр орон ард түмний амь нас дэнсэн дөрөө дээр байгаа учраас энэхүү залуу хүүгийн үгэнд эргэлзэж нарийн нягтлж байгаа эрийг буруутгах аргагүй билээ. Ямар ч тааш тэдэд зорьсон газартаа хүрсний дараа бүх зүйл яаж ирэхийг өөртөө нүдээр харж байх болно. Яг үржилтэнд хамгаалж байснаар Тёгийн системд балонгийн хууль ёсны байранд буцаан авчрах шин туслах даалгаврыг өгчлээ. Тэрээр тэрхүү газрыг олж хамгаалагч Сахиусыг номготхон өөрийгөө түүний жинхэнэ эзэн мөн гэдгээ батлан харуулах ёстой болов. Хүн бүрийн мэдэж байгаагаар Олдригийн бүхэл томоохон язгууртан гэр бүлүүдийн тэргүүнүүд Дроунд алидыг худалдагчсан байсан юм. Түүхэн дурсгал газрын эргэн тойрондох харуул хамгаалтыг асар өндөр түвшинд чангаруулсан байсан тул тэд хөвгч Олдриг рүү нэвтэрдэг нууц замыг ашиглахаар тогтов. Хар гавал бүлэглэлийн гишүүн бүрийн харцнаас эрс шийдэмхий байдал илэрч байлаа. Антонио хар гавал бүлэглэлийн дайчдыг нэг бүрсэн шалгаж зогсох зураа Тёд хамгийн сүүлчийн удаа амжилт хүсв. Тёд тэрхүү жагсаалыг харах үедээ тэдний дундаас нэгэн хачирхалтай бусдаас өөр содон этгээдийг тэр доороо олж харсан юм. Төлөлж байснаар авраг том хөшөөний зөв бүрт харуулууд эгнэн зогссон байлаа. Тэрхүү авилгад идэгдсэн гэр бүлүүдэд түүхэн дурсгалдаг газрын хамгаалтыг бэхжүүлэхэд үнэхээр гар татсангүй. Гэвч тэдгээр сонос сэрэмжтэй харуулуудын мэдээгүй байсан зүйл нь хар гавлын дайчид өөртөө нууц замаар тэдэнд аль хэдийн дэндүү орхон ирж гисэн байсан явдал юм. Тё өөрийн газарчдыг даган нарийн хонглоор явсан том богино хугацаанд зорилттой газрынхаа дэргэд хүрэлцэн ирлээ. Ойролцоох хүрхрээний нүргэнтэг чимээ энэ цагаас эхлэн тэдний гаргах бүхий л чимээ шүүгэнийг бүрэн халахах тул тэд чөлөөтэй хөлж болохоор байв. Тё өөрийн далд орон зайгаас луу хөнөг жилдийг гаргаж ирмэгц түүнийг цахилгаан цохиулах мэт хүчтэй няцаалт өгтөн авлаа. Тэрээр өөрийг нь энэ газар хүртэл аюулгүй хүргэж өгсөн хар гавлын дайчдад талархал илэрхийлээд энэ цэгээс цааш ганцаараа явахыг мэдэгдэв. Түүнийг тэрхүү домогт элдний ирээг хоосон агаараас бэлхнээ гаргаж ирэхийг харсан босгочд гайхсандаа нүдэн орой дээрээ гарцгаав. Тё хөшөөнд ойртох тусам элдний үзүүлж буй сөргнөлөө эсэргүүцэл улам бүр ширүүсэж байгааг анзаарлаа. Одоо түүнд хийх ёстой ганцхан зүйл үлдсэн. Хөшөөг ороож өгсөн далайн лууны чулуун дүрсийг даган дээш авирч энэ бүхнийг эзлэх явдал байв. Тэрээр өөрийн гайхалтай хөнгөн хөдөлгөөн ур чадварынхаа тусламжтайгаар чулуун хөшөөд ямар ч саадгүйгээр хурдан авирч эхэллээ. Хар гавал бүлэглэлийн дайчид өөрсдийнх нь тэгжийг тэмцэж олж авахыг хүсэж байсан домогт элд ийхүү огт танихгүй харийн залуугийн гарт байгааг харж өөрсдийн нүдэндээ ч итгэж чадахгүй зогсож байв. Хувьсгалд үн сэтгэлээсээ итгэдэг байсан хүмүүсийн зүрхэнд өвч Олдригт дахин итгэл найдрын очиос ч эглэгшил болов. Гэвч харамсалтай нь нөгөөх жагсаалтунд байсан хачирхалтай этгээд энэ бүхнийг зүгээр харан зогсож тэсэлгүй. Гинтэг хөдөлгөөн орж өөрийн зэвсэгт нөхдөө араас нь нууцаар хэрчиж эхлэхэн тэр. Түүний зохил бүр нь үхлийн аюултай байв. Энэхүү зэвсэгт босгочдын бүлэглэл дотор тровны тагнуулчид, нууц тагнуулчид аль хэдийн өөрлөжсөн байсан инхүү илэрлээ. Домогт баалон гэлд тэдний нүдний өмнө ил гарч ирмэгц тэд өмсөж байсан хуурамч баг зүсээ хувиргасан түрээ тэр жигт нь хуу татан хайж өөрсдийн цус нүүдлээ хийж эгэлсэн энэ байв. Энэ зур Тё Кремхилтийн баримлын яг урд хөшөөний хамгийн дээдсэг болго авраг лууны толгон оройд аль хэдийн гараад байлаа. Тэрээр өөрийн гарт буй элдний ирийг мангасын толгоор хүчтэй дүрж өрхөв. Энэ мөчид баалон элдний үзүүлэг эсэргүүцэл няцаалтын хүчит туйлдан оргилдоо хүрсэн ч Тё дараагийн алхамд чухам юу хийх ёстойгоо огт мэдэхгүй байлаа. Тэрээр хамгийн дөрөнд эртний баатар Кремхилтийн дүр төрхийг дүүрэн элдийг аврагчлан хөшөөний толгойд зоосон боловч харамсалтай нь ямар ч хариу үйлдэл хувирал гарсангүй. Тэрээр эсэргүүцлийн хүчинд шарагдаж дүлэгдсэн гараа хангахаар шид дундаа унгаа энэхүү туслах талбартай холбоотой системийн зурваст ямар нэгэн сэжүүр нууцуг байгаа эсхийг дотроо тунгаан зогсов. Яг тэр агшин тровны тагнуулчид түүнийг бэлтгэлгүй байхад нь дээрс нь гинт тайрж амь насанд нь халдахыг оролдов. Энэ бол үнэхээр гарцаагүй нарийн төлөвлөсөн хотод гинтийн дайралт байсан ч Тё иймэрхүү бохир залмихэнд хурдгааргүй
дэндүү сонор сэрэмжтэй соргоныг билээ. Түүнлүү дайрсан тагнуул залуугийн санаархал бүдэлгүйтэйж тэрээр маш их гайхаж уцрав. Тэрээр энэ ажлыг маш хурдан бөгөөд амархан дуусна гэж бодож байсан юм. Гэвч тэрээр иргэн тойрны гайхан хартал балон гэлд хаанч үзэгдсэнгүй. Энэхүү хормын анхаар сарнилт нь түүнийг залуу эзний гэзрүүгээ хийх аимшигтай хүчтэй өшгөлтөнд өртөх том боломжийг олгож ирэхлээ. Нэгэн хормын алдаанаас болоод гэмтэж өөрийн байр суурийг алдсандаа тэрхүү тагнуулж газуурлаа уурлаж байв. Хул толготой тэрхүү тагнуулж дотоод ирэхтнийхээ хөнгөн бэрлийг тэсвэрлэнгээ газар дээрээ тэнцвэрээ тогтоох гэж хам хүчээрээ хийжээ. Бусад тагнуулчид өөрсдийн гэрээ эзэндээ түлээс санан зовсоор түүнийг тойрон бүжлээ. Гэрээ өөрийн залуус хандан хэрв ганцхан цохилтоор үххийг хүсэхгүй байгаа бол тэр хизээч боддоггүйгээр дайрч болохгүйг хатуу анхааруулав. Яг энэ үед хөшөөний дотор талд ямар нэгэн зүйл хүчтэй хагаран бутрах чимээнээр гадна байсан харуулуудад зочин сандарцгаав. Тэд толгогоо өргөн дээш харахтаа өөртөө нүдэндээ ч итгэж чадсангүй. Бурхан л мэдэх хэдий цаг хугацааны турш энд ганхшгүй бат зогсон кремхилтийн тэрхүү аврах хөшөө бүхэлдээ аимшигтайгаар нүрэн унж хэдэн хэсэг болон бутарч эхэллээ. Хөшөөнөөс нэлээд зайтай газар Антонио болон түүний багийнхан ямар нэгэн шинэ мэдээ дуулахыг хүлээж байв. Нууц нэвтрэлтийн баг хөдөлснөөс хойш нэлээдгүй хугацаа өнгөрөөд байлаа. Яг тэр үед тус салааны дайштын нэг болго эмхтэй зэрэг нууц хонглоор шаргадсан төөлдсөн байдалтай гүйж гарч ирэв. Тэрээр гэрээ болон түүний ах дүүс гэнт тэдэнлүү дайрч тэнд байсан хүн бүрийг хэрхэн хүйтэн цустаагаар өнөөж өргсөн тухай аимшигт мэдээг дуулгав. Антонио өөрийгөө асар том алдаа гаргаснаа тэр дөрөө ухаарлаа. Дровны тижээвэр зарснаа түүнийг хараагүй байхад яг хамрынхан доор аль хэдийн түүний бүлгэлд эвдрэн орчихсон байна шүү дээ. Дээшээ далгалууны хөшөөний орой дээр Тё их орноос урагш нартай ганцаараа ширүүн тулдаж байлаа. Тэдэнд түүний амь насанд занал хийх үз аюул занал байхгүй байсан ч тэд түүний үндсэн даалгаврыг маш ядаргаатайгаар хойшин татаж зах хугацааг нь хүрч байлаа. Нөхцөл байдлын уламд орж байгаа зүйл нь гэрээ болон түүний нөхдүүд дулааны асар өндөр мэдрэмжтэй туршлагатай дайжид байсан юм. Тэдэнд дайрах боломж гарсан ч тэд хизээч төрүүлж түрмг илүү зүйлэхгүй байлаа. Тэдний зорилго зөвхөн цаг хожих явдал болох нь хиндэж тодорхой байв. Энтё тэднийг ойролцоох 3 дугаар дүүргийг хэдийн өөрсдийн хяналтанд авсан бөгөөд одоо зөвхөн тровны нэмэлт хүчнийг хүлээж байгааг шуудал таамаглав. Хэрв тэд түүний тавьжгүй замаар явахгүй, өөрөө ирж өгөхгүй байгаа бол Тё өөрөө шууд дайралтанд өрөхөөс өөр сонголтгүй боллоо. Тэрээр аврагч болон хөшөөний хэсгүүдийг өөрүүлэн ямар ч амрах чөлөөгүйгээр ширүүнд давталж эхлэв. Түүний хаашаа чамаагүй чиглэсэн ширүүн замбараагүй цохилтууд нь эцэст нь хөшөөний зузаан чулуунд давхархыг нэмгэлж түүний цаан нуугдаж байсан эртний металл хайрцгийг гэрэлд гаргаж ирлээ. Гэрээ дэрхүү хайрцагны дээр элдний ир орох зориулалттай нарийн ховлыг хармагц өөрийн ах дүүстэй Тёг ямар ч хүнээр хамаагүй зогсоохыг чангаар тушаав. Залуу эзэн энэхүү даалгаврыг ямар ч шалтгаангүйгээр эдэрхий төвөгтэй болгож бодж байснаа ухаарад өөрийгөө дотроо зэмлэв. Дуслаг даалгаварт балун гэлдийг анхны хууль ёсны байранд нь бусааж тавих ёстой гэж маш тодорхой заасан байсан тул тэр зөвхөн элдний өөрийнх нь зааж буй тэрхүү зүгрүүлэлт авах ёстой байжээ. Эртний хайрцагны нарийн ховл түүний яг нүдний урд байлаа. Түүнд ердөөл элднийхөө зүрийг дээш нь шургуулах хэрэгтэй байсан юм. Гэрээ гарцаагүй болох гэж буй тэрхүү зүйлийг зогсоох эцсийн найдвараа тээж өөрийн биеэр Тёгийн дээгүүр үсрэн дайрлаа. Гэвч тэр хитрхи удаан байсан бөгөөд Тё дэндүү хурдан байв. Тё элдийг хууль ёсны байранд нь хүчтэй зоож ирэхэд нүд гэлбэн хурц гэрэл эргэн тойрны бүхий л орон зайг тэр жигтэн живүүлж ирэхлээ. Энэхүү ил нь тровны нохтыг зөв бүртэн шидэж холдуулах асар хүчтэй цохилтын төлөвөнийг үүсгэв. Тё элднээс гарах агуу ницаалт болон дээрээс нь дарах асар том даралтыг хам хүчээр тэсвэрлэн баалон элдний байруулаас хоёр гараараа тас адгасаар байлаа. Яг тэр мөчөд хөшөөний хүчтэй хагарал дуу чимээ гадна байсан ашиг туцгүй арчаагүй харуулуудад дөгшүүрийн дөхөө болов. Тэд өөрсдийн хамгаалах ёстой байсан тэрхүү түүхэн хөшөөлүүгээ сайхан хартал тэр нь аль хэдийн сүрээрээ салж хэдэн хэсэг болон нурж байлаа. Тэд өмнө шөнө энэхүү агуу хөшөөний төгсгөл
нуралтыг өөртөө нүдээр үзнэ гэж зүудэлж байсангүй. Тэрхүү агуу нуралт болон хүчтэй цохилтын долгион Тёг ухаан алдуулан унгаж түүнийг ямар нэгэн тайлбарлах аргагүй замаар шал өөр түүний амьдралдаа хизээж харж байгаагүй хачин жигтэй нууцлаг газарт шилжүүлэн авчирсан байлаа. Тэрээр ухаан орох үедээ амьдралдаа хизээж мэдэрч байгаагүй хамгийн аимшигтай хүчтэй толгой өвдөлтийг мэдрэв. Энэхүү төсвөрлийн аргагүй өвдөлт нь түүнд ямар ч байсан амьд байгааг нь сануулж байлаа. Тэрээр өөрийн өөрчлөгдсөн орчин тойрнод наривчлан ажиглаад өөрийгөө яах аргагүй Рейлиг данжууны дотор талд шилжин гэрсэн болохоо шуудалгаа тарлав. Түүний эргэн тойронд зүг бүрээс нь асар өндөр саглагар өтгөн ногоон ургамал ой модог хүрээж байсан бөгөөд энэ түүний урд өмнө орж байсан бусад бүх Рейлиг данжнуудаас огтөөр дэндүү зэрлэгүүр амьсгалтай байлаа. Тё өөрт байгаа бүхий л боломжоор орсон тойрныхоо мэдээллийг цуглуулах гэж хичээн байх зуур түүний яг хажуунаас маш нарийн өчүүхэн жижиг дуу хоолой сонсогдож эхлэв. Түүний дөрвөн агуу сахиус бүгдээрээ өөртөө хамгийн жижигхэн өхөрдөм чиби дүрдээ хувирсан гадна ертөнцөд гарч ирэхээр шийджээ. Үлгэрийн луу тэдэнд Тёгийн маана урсгалыг зуушлагч болгон ашиглаж инхүү бодит бие махбодтойгоор ил гарч ирж чадсанаа тайлбарлав. Гэвч залуу эсний маана шидэд хүчний нөөц одоогоор хангалтгүй байгаагаас шалтгаалan тэд өөртөө энэхүү өчүүхэн жижиг бяцхан дүрдүрхийг л арай ядан тогтоон барьж байгаа нь энэ ажээ. Үлгэрийн луу үргэлжлүүлэн энэхүү Рейлиг данжнаас ямар нэгэн тодорхой хүн зориулсан асар гүн хар усал гуниг болон өрөвдөх сэтгэл үнэтэж байгааг хуваалцав. Тёгийн тархинд хамгийн түрүүнд Гримхилтийн нэр зурцгийн орж ирсэн ч Захиусд үүнийг баттай хэлж чадахгүй байлаа. Тэд ердөө уг орон зайд үлдсэн өмнөх хамгаалагчийн бодлын үлдэгдлийг л уншиж байсан юм. Гэвч нөхцөл байдлын сэжүүрүүдийг эвлүүлээд үзэхэд Домогт Баатар ямар нэгэн байдлаар үүнд заавал холбогдсон байж таарахгүй. Уг Рейлиг данжны үндсэн хамгаалагч орон зайгаа нэгэнд орхин зугтсан тул тэд эргэн тойрноо 50 ажиглаж алхуурхан мөрдлөг хийж болно хэмээн залуу эзэн бодлоо. Гэвч энэ түүний асар том эндүрл байсан юм. Тёг анзаарч амжихаас өмнө нэгэн арга гэсэн номчин түүнийг аль хэдийн өөрийн бай болгон онцгсон байлаа. Түүний тавьсан сум агаарыг зүсэн эцэгтэй асар хүчтэй тэсрэлтийн долгион үүсгэн тэр. Сумны үзүүр түүний толгой тулаад ирэхэд яг тэрхүү эцэгтэй хоромдоо тэсрэлтийн нүргэн Тёгийн бие хамгаалах рефлексийг идэвхжүүлв. Тэрээр өөрийн ёр бусын зүн совинд хөдлөгдөн толгойгоо аюултай бүсээс гялсхийн холдуулаад нисэж явсан сумыг агаарт нь гараараа барьж авлаа. Захиусуудынх нь өгсөн мэдээлэлд баг зэргийн зүрх цоорхой байх шиг байна. Энэ газар нутаг түүний бодж байсан шиг тимч эзэнгүй амар газар биш байж таарав. Тэрхүү арга гэсэн номчин бол ердөөл ихлэл байлаа. Энэхүү орон зайд цорын ганц цустай махтай амьд биет байгааг мэдэрсэн олон мянган арга гэсэн бүтээлүүд газар доороос цоврон гарч ирцгээв. Тэд бүгд Тёг данжноос нэн дээр устгаж арч байгаа ёстой аюулд халдагч хэмээн харж байх нь тэр. Энэхүү хатан жигтэй хэмжээст орон зайн ясан оршин суугчид Гримхилтийн нэрийг асар их үндэтгэл бишрэлтэйгээр чангаар урайлан дуудаж байв. Бяцхан Грифэн уг орон зайны анхны хамгаалагч Захиус нь Гримхилт хэмээхэд тэрхүү хүний өмчлөг эрхийг хамгаалахын тулд л эдгээр бүтээлүүдийг зориуд бий болгож үлдээсэн байх ёстой хэмээн батлав. Яг тэр үед дахин хэд хэдэн сумнууд шууган ирсэн бөгөөд тэдгээрийн нэг нь бяцхан шувууха Грифнийг бараг л онцгой төгхөн тэр. Тё ирж буй аюулыг өөрийн сэлмээр хялбархан ницааж сумны чиглэлийг нь өөрчлөн урагштай арч байсан арга гэсэн сэлмний толгойн гавлыг буцсөглөө. Түүний тооцоосноор эдгээр арга яснууд тэмч аюултай хүчтэй биш байсан ч тэдний тоо толгойн залуу эзнийг туйлын ядаргаатай байдалд оруулж байв. Хэрв тэднийг бөөнөр нь нэгдүгээр устгаж чадвал данжныг цэвэрлэхэд тун амархан байх байсан ч бүх зүйлээ тэмч хялбар байсангүй. Үлдгэрийн луу эдгээр бүтээлүүдийг зүгээр нэг ердийн арга яснууд биш. Харин өөрсдийн үүргээ биелүүлэхээс нааш эзэж зогсохгүй өгшгүй мөнхийн цэргүүд болохыг мэдэрчээ. Тэд бол лууны соёо байлаа. Тё нүүрэндээ инээмсэглэл тодруулан өөрийн элдийг суулан авч энэхүү сорилтыг дуртаяа хүлээн ав. Тэрээр моддын орой дамжин хурдлахдаа
Аргисан цэргүүдийг өөрийнхөө араас гүйлгээд өөрийгөө тасралтгүй нөхөн төлждөг лууны соёонуудыг хэрчих гэж хамаг үнэтэй эрч хүчээ дэмий үрж нилээдгүй зүдэрсний эцэст түр угархаа шийдлээ. Бяцхан Гриффин дурамчхан байдлаар түүнд нэгэн зөвлөгөө өгч тэрхүү гэрэмхэлд гихч этгээд нь үнэн хэрэгтээ түүн шиг л ердийн нэгэн хүн байсныг Тёд сануулав. Хэрв тэрээр тэр хүнийг даанчныг хүмжлэх эрхээсээ татгалзахад хүргэж чадвал энэхүү бүх замбраагүй асуудал хэдхэн секундын дотор л шийдэгдэх байлаа. Ийм хэрэгцээгүй зөвлөгөө сонсон Тё гинт уур нь хөрөв. Хэрв тэр хүн хэдэн мянган жил хэдэн 90 үе өнгөрсөн байхад одоо хүртэл амьд байгаа бол түүнийг яавч ердийн нэгэн хүн гэж нэрлэх аргагүй шүү дээ. Бяцхан Гриффин төнөрхөн гомдож ийм үнцэнтэй зөвлөгөөгөө тэний хүнд өгсөндөө дотроо харамсаж суув. Тё энэхүү хүн нөхцөл байдлаас гарах арга замыг хайж байх зур түүний урдч системийн шин зурвас гарч ирлээ. Тэнд юу бичигдсэнийг анхааралтай уншихын тулд тэрээр Бяцхан Гриффний хошууг гараараа хүчээр хааж өргөв. Системийн зурвастай энэхүү даанчин бол Левиафанаас баатар гэрэмхэлтэд зориулж үлдээсэн хамгийн сүүлчийн бэлэг болохыг заасан байлаа. Одоо тэрээр энэхүү бэлгийг өмчлөх эрхийг түүний жинхэнэ эзнээс нь өөрийн гарт шилжүүлэн авах ёстой аж. Бичигдсэн бүрүүдийн цаадахад алд утгыг үнснийхаа дараа Тё түүний ядаргаатай шуухан үндэ зөв зүйл хэлсэн байж магадгүй гэдгийг хүлээн зөвшөөрөв. Азар лууны соёонуудыг хичнээн зохион байгуулалттай гар нийж дайрч байсан ч Тёгийн хурдыг гүйцэгдэд эндүү удаан байлаа. Модны оронгоовс ургамлуудыг ашиглан тасралтгүй хөдөлгөөнд орж байх зураа тэрээр нэгэнт өгсөн хүнээс өмчлөх эрхийг яаж булааж авах тухай гүн гүнзгий тунгав. Өөрийн тархины боловсруулж чадах хувьсах хэмжигт хүнүүдийг хамгийн дээд зэгтэн хүрэхийн тулд тэрээр ангаахан синхрончлж чадвараа идэвхжүүлв. Дүүний хараа тэр дороо жирийн хүнийхээс хэд дахин давуу төвшин шилжиж эргэн тойронд бүх зүйлийг юр бусын хурдтайгаар боловсруулж эхэллээ. Хэрв түүний таамаг зөв бол энэхүү даанчныг ялан дийлэхийн тулд түүнд хамгийн чухал нэгэн мэдээллийн хэлбэрхий дутуу байх шиг байна. Ангахаас синхрончлахын тулсамжтайгаар тэрээр улангалсан дайрч буй арга яснуудын ард тэднээс нэлээд зайтай зогсож буй ганцаардмал нэгэн лууны соёог олж харав. Тэрхүү бүтээл нь бусад ердийн ижил хэм маягт арга ясан хар дарсан зүүднүүдээс огт өвөрмөц авраатай байлаа. Бүх лууны соёонууд түнлүү зэрэг дайрах үед тэрхүү хачиргалтай ганц арга ясан эсрэгээр нуруугаа харуулan цаашаа зугдаж байгааг тэрээр анзаарчээ. Одоо тэрээр өөрийн таамагтаа 100% итгэлтэй болов. Түүнд ердөөлө тэрхүү бусдаас өөр содон арга ясыг агнахад л хангалттай байлаа. Тё өөрийн аимшигтай юр бусын хурдаараа тэрхүү гаж өөрөлтэй соёог маш амархан гүйцэж очихын тэрээр хормын дотор зайг ортуулахын тулд өөрийн хамгийн хурдан довтлохоо болох аянгат лууныг ялбаа техникийг ашиглалаа. Түүний хар аянгат тэрхүү ганцаардмал лууны соёог тор мэдэх хүрээлэн хааснаар түүнд зугдах ямар ч зай үлдсэнгүй. Тэрхүү аянган торн эргэн тойронд азар том аянган ирэх мэд тесрэлтийг үүсгэж өөрийн нөлөөлийн бүсэд байсан бүх зүйлийг тэр жигт нь өвтөс болгон үнтгэллээ. Аянгат зүүн зөвхөн хурдан төдийгүй мөн асрыг хөнөөхөөс зүтгэх хүчтэй байлаа. Тэрхүү өвөрмөц арга ясыг устгах үед Тёгийн урд системийн шинэ мэдгдэл гарч ирхэн тэр. Энэ хүрээд бичлэг маань өндөрлөө. Та бүхэн сувгаа дэмжих хүсвэл сувгтаа лайк болон сабскрайб дараарай. Ингээд өдрийг сайхан өнгөрүүлцгээе. Баярлалаа.